За сайн бацгаана уу багш нь өнөөдөр та бүхэнд хими элемент нэгдэл ба холимог гэсэн сэдвээр хичээл танилцуулахаар бэлтгэлээ. Тэгэхээр бид нарыг хүрээлэн байгаа бүхий л зүйлс бодисоос тогтдог. Орчлон хорвоо дээр маш олон төрлийн маш олон янзын өрмөц шин чанар бүхий бодисууд байдаг. Тэгвэл яагаад ийм олон бодисууд байдаг? Тэдгээр бодисууд бүгдээрээ ийм өөр ингэсэн өрмөц шин чанартай байгаа юм болоо. Энэхүү асуултанд хариулахаар 1661 онд нэрт эрдэмтэн Ир Бойл судалгааны ажил хийсэн байдаг. Тэрээр орчлон хорвоо байгаль ертөнцийг бүрдүүлж буй бодисуудын дотоод найрлагыг нь судлаад бүх бодисууд цөөн хэдэн тооны элементээс тогтдог. Харин тэдгээр элементүүд маань нэгдээд төрөл бүрийн хослолыг үүсгэдэг. Тиймээс маш олон төрлийн бодисууд байдаг гэсэн төгөлтийг гаргасан байт юм байна. Иймээс төрөл бүрийн атом тэдгээрийн хослолоос хамааран бодисын шин чанар ялгаатай өрмөц төрх байдлыг бий болгодог. Бодисыг тодорхойлж байгаа энэхүү өрмөц төрхийг шинж чанар гэж нэрлэдэг. Химичид бодисыг тодорхойлж байгаа энэхүү шинж чанарыг нь судлан үзээд бодисыг цэвэр бодис ба холимог бодис гэж ангилж болох юм байна гэж үзсэн байдаг. За цэвэр бодис гэдэг нь найрлах шинж чанараараа адил бодисыг цэвэр бодис гэнэ. За жишээлбэл энд натрийн атомыг харуулсан байна. Энд хлорын атомыг харуулсан байна. За натрийн хлор 2 маань нийлээд натрийн хлоридын давсыг үүсгэдэг. Эдгээр маань бүгдээрээ цэвэр бодис. Нэгсэндөө цэвэр бодисд бол хими элемент болон хими нэгдлүүд хамаарагддаг байна. Тэгэхээр англиар нь хими цэвэр бодисыг элемент ба нэгдэл гэж ангилна. За элемент гэдэг бол хүн нэг төрлийн атом агуулсан хими урвалаар цааш задрах боломжгүй цэвэр бодисыг хэлнэ. Харин нэгдэл гэдэг нь элементүүдийн харилцан үйлчлэлээр үүсдэг хоёр буюу түүнээс дээш төрлийн атомоос тогтсон молекул агуулсан цэвэр бодисыг хэлнэ. Элементийг металл, металл биш, металлоид гэж ангилж болно. За тухайлах юм бол элементийн нэг жишээ. За металл элементийн жишээ болсон натрий, хүчил төрөгч металл биш элементийн жишээ болсон хүчил төрөгчийн атомуудыг энд харуулсан байна. За энэ хоёр маань хоёулаа нэг төрлийн атомоос тогтсон байгаа учраас элементүүд болно. Харин энэхүү элементүүд маань хоорондоо нэгдээд натрийн оксид гэсэн нэгдлийг үүсгэнэ гэсэн үг. Жишээлбэл одоо натрийн 2 ширхэг атом хүчил төрөгчийн 1 атомтай нэгдэж натрийн оксидыг үүсгэдэг байна. Тэгэхээр элементүүд нэгдэж нэгдлийг үүсгэдэг байна. За металл элемент нь уйлах үснэгтийн 1-2 дугаар бүлэг болон хажуугийн дээр бүлэгт байрладаг. За металлуудыг бид нар шинж чанарын 7 дугаар ангид үздэг. За металл элементүүд бол гялтантай, давтагдаж сунгагддаг шин чанартай. Энэхүү шин чанарыг нь ашиглаад эмэг бөгж болон төрөл бүрийн зүйлсийг хийдэг. За мөн цахилгаан дулааныг дамжуулдаг учраас цахилгааны утас болон дулаан дамжуулах хэрэгсэл болгон ашигладаг. За металлын энэхүү өрмөц шин чанар нь түүний химийн холбооноос хамаардаг байна. Харин металл биш элемент бол түнгийн саяны хэлсэн шин чанаруудын яг эсрэгээр нэгсэндээ гялтгансан чанар байхгүй, хэврэг бутрагдах учраас давтаж сунгаж янз бүрийн зүйл хийж болдгоо. Цахилгаан дулааныг муу дамжуулдаг тусгаарлагч шин чанартай байдаг. Гэхдээ металл биш элементүүд бол хүний биеийн маш чухал хэсэг байдаг. Хүний биеийн 90% хүчил төрөгч, нүүрс төрөгч, ус төрөгч, азот зэрэг металл биш элементүүд эзэлдэг байна. Металлоид гэдэг нь болохоор металл ба металл биш шинжийн аль альнийхэн шин чанарыг үзүүлдэг элементийг хэлдэг. Металлоидууд нь уйлах хүснэгтэд металл болон металл биш элементийн голд байрладаг. Цахиур, бор, германы, хүнцэл, сөрма, телүр зэрэг элементүүд ордог. Металлоидууд нь дасгалгааны температурт хатуу төлөвтэй ирнэ, давтагдаж сунгагддаг боловч хэврэг учраас шил шиг хагарч үүрдэг. Дулаан дамжуулах чанараараа металл ба металл бишийн дунд байх бөгөөд зөвхөн өндөр температурт цахилгааныг дамжуулдаг шин чанартай. Эндээс хараад үзвэл металл ба металл бишийнхаа яг завсрын шинжийг үзүүлж байгаа нь харагдаж байна. За ингэж өндөр температурт цахилгаан дулааныг дамжуулдаг металлоидыг хагас дамжуулагчид гэж нэрлэдэг. Үүний нэг жишээ бол цахиур элемент байгаа. Цахиур элементийг компьютерийн жижигхэн чип ашиглах жижигхэн цахилгаан хэллэг угсрахад хэрэглэдэг байна. Тэгвэл байгаль дээр оршдог эдгээр элементүүд хэрхэн маш олон төрлийн бодисыг үүсгэсэн байж болох вэ?
нэг аваад үзье. За энд ус төрөгчийн 2 ширхэг атом хүчил төрөгчийн 1 атомтай харилцан үйлчлээд усны молекулыг үүсгэсэн байгаа нь харагдаж байна. Усыг 2 ширхэг ус төрөгчийн атом хүчил төрөгчийн 1 атом үүсгэдэг. Тэгвэл ус төрөгчийн 2 атом нэгдэж ус төрөгчийн хий, хүчил төрөгчийн 2 атом нэгдэж хүчил төрөгчийн хийг үүсгэнэ. Гэх мэтчлэнгээр байгаль дээр оршиж байгаа эдгээр элементүүд бүгдээрээ төрөл бүрийн хослолыг үүсгэж химийн нэгдлийг үүсгэдэг байна. Үүссэн байгаа химийн нэгдэл бол өөрийн гэсэн өвөрмөц давтагдчихгүй шин чанартай, өөрийн гэсэн томьёотой атомуудын тоон харьцаанд тогтмол хадгалагдаж байдаг. Жишээлбэл ус гэхэд H2O. За хүчил төрөгч ус төрөгчийн хийг харуулсан байна. Хүчил төрөгч ус төрөгчийн хий бол өнгөгүй хий төлөвтэй элементүүд. Харин энэхүү өнгөгүй хий төлөвтэй 2 элементтэй харилцан үйлчлээд тунгалаг шингэн төлөвтэй усны молекулыг үүсгэсэн байна. За ингэж элементүүд нэгдлийг үүсгэхдээ адилаар нэгдлийг задлж муу адил элементүүдийг гаргаа авах боломжтой байдаг. 1866 онд Германы эрдэмтэн А.В. Хоффман усыг цахилгаангүйдлээр задлах туршилт хийгээд хүчил төрөгч болон ус төрөгчийн хийг гаргаж авсан байт юм байна. За дараагийн сэдв нь холимог бодис. 2 буюу түүнээс дайж бодис. За нэгсэндээ элемент нэгдлүүд шинэ бодис үүсгэхгүйгээр холилдож холимгийг үүсгэдэг. Түрүүн нэгдлийн хувьд гэх юм бол өнгөгүй хий төлөвтэй элементүүд нэгдэж тунгалаг шингэн төлөвтэй цоо шинэ нэгдлийг үүсгэжсэн. Нэгсэндээ энд химийн урвал явагдсан байна гэсэн. Харин холимгийн хувьд гэх юм бол шинэ бодис үүсгэхгүйгээр зүгээр л хоорондоо холилдож үүсгдэг байна. За жишээ нь энд зурган дээр харагдаж байгаа. Бидний цус ч гэсэндээ холимог бодис. Бидний цус плазм, цагаан, сулаа эсээс тогтдог. Тэгвэл бид нар энэхүү холимгийн бүрэлдэхүүн хэсэгт бас бүрдэн салгах боломжтой байдаг. За цусыг ингэж салгаж байгаа аргыг бид нар центрифугийн арга гэж нэрлэдэг. Энэ нь хүндийн хүчний нөлөөгөөр өндөр хурдтай эргүүлэн шингэн холимгийг бүрэлдэхүүн хэсгээр нь ялган салгах арга юм аа. Холимгийг харагдах байдлаар нь гетероген буюу нэгэн төрлийн бич холимог, гомоген буюу нэгэн төрлийн холимог гэж ангилдаг. За гетероген холимгийн жишээг харууллаа. За нэгсэндээ харагдах талаасаа холимог бодис гэдэг нь шууд хэрвээ мэдэгдэж байвал гетероген холимог гэсэн үг. За жишээлх юм бол хамгийн ихэнд байгаа энэ чоко чипсний зургийг харах юм бол шоколад болон жигнэмэг нь тусдаа ингээд ялгагдаж харагдаж байна. За пицца гэхэд ямар найрдахалтай вэ гэдэг нь шууд харагдаж байна те. За пицца, хям, сир эднэрээс тогтсон гэдэг. За энэ мөстэй колоны хувьд ч гэсэндээ ялгаагүй мөс болоод коло хоёр нь ялгагдаж харагдаж байна. За ингэж л ялгагдаж харагдаж ивэл гетероген холимог ахнаа. Харин гомоген холимог бол нэгэн төрлийн холимог. За энэ холимгийг бид нэр энгийнүүдээр хараад ямар найрлагатай вэ гэдгийг тодорхойлох боломжгүй байдаг байна. За жишээлх юм бол агаарын найрлаганд азот, хүчил төрөгч, аргон гэх зэрэг хийнүүд ордог. Гэхдээ бид нар агаарыг хараад тийм хийнээс тогтсон гэдгийг шууд хэлэх боломжгүй байдаг. За цус гэхэд цагаас плазм эднээс тогтдог. Бас л бид нар энгийнүүдээр хараад тийм зүйлээс тогтдог гэдгийг ялган таних боломжгүй байдаг. Ийм холимгийг гомоген буюу нэгэн төрлийн холимог гэж нэрлэдэг байна. За мөн өөр холимгийг механик холимог, суспенз, уусмал гэж ангилж болно. Механик холимог гэдэг нь холимгийг бүрдүүлж байгаа бодисуудыг нүдээр ялган харах боломжтой холимгийг хэлдэг. Нэгсэндээ гетероген холимогтойгоо ижилхэн байна гэсэн үг. Харин суспенз гэдэг нь холимгийг бүрдүүлж байгаа нэг бодис дотор нөгөө бодисын жижиг хэсгүүд тархаж үүсгэсэн булангартай холимгийг хэлнэ. За жишээлх юм бол чацарганы шүүс. За нөгөө чацарганы ийм жижигхэн үр хальсан уусмал дотор ингээд тархаад байрлсан байдаг тий. За улаан лойлын шүүс бас яг тийм байдаг. Зүрлийн талст бас тийм байдаг тий. За уусмал гэдэг нь болохоор нэг бодис нөгөөдөө уусч нэгэн жигд холилдож ялгагдахгүй болсон холимгийг хэлнэ. Нэгсэндээ гомоген холимогтойгоо ижилхэн бахнэ гэсэн үг. За энэ холимог тус бүр дээр өөр жишээ гаргаад үзэх юм бол механик холимогийн хувьд жишээлбэл ус модны үртс 2 гэж болно. Ус модны үртс 2 энгийнүүдээр ус болон модны үртсээс тогтсон гэдэг нь ялгагдаж харагддаг. За уусмалын хувьд сахарын уусмал байдаг. Сахарыг усанд уусгаад үзэхэд
тухайн ус маань сахараас тогтсон гэдг нь мэдэгдэхээ болдог. За анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.